Сайн байна уу? Намайг Уран Чимэг гэдэг. Би санхүүгийн бакалаврын 3 дугаар төвшний оюутан. За өнөөдөр би Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүл сул байна гэж дүгнэхээс илүүтэйгээр яагаад ийм хэвээр байгааг хөрөнгө оруулагчдын зан төлөвийн өнцгөөс тайлбарлахыг ерөн зорьсон. За миний хувьд гэх юм бол зах зээлийн асуудлыг тоо хэмжээнээс илүү шийдвэр гаргаж буй хүний сэтгэл зүгээр ойлгох хэрэгтэй гэсэн бодолтой байгаамаа. За Монголын хөрөнгийн зах зээлд оролцож буй олон хүний хувьд гэх юм бол хөрөнгө оруулалт нь санхүүгийн урт хугацааны төлөвлөлтөөс илүүтэйгээр түр хугацаанд ашиг олох боломж мэт ойлгох нь ер нь илбэг байдаг. За ийм хандлагад хамгаалах үед бол хөрөнгө оруулагчдын зах зээлийн суурь мэдээлэл гэхээс илүүтэйгээр богино хугацаанд үүсэх хөдөлгөөний тулгуурлын шийдвэр гаргах магадлал нэмэгдэжээ. За үүний үр дүнд зах зээлийн идэх тогтворгүй болж урт хугацаанд хөрөнгө оруулагчдын ихтгэл сулрах нөхцөл бүрддэг. За тиймээс энэхүү судалгаанд зах зээлийн хөгжлийг зөвхөн тоон өсөлтөөс бус шийдвэр гаргалтын зан төлөвийн үүднээс авч үзэх шаардлагатай гэж үзнэ. За IPO хийх нь бол Монголын хөрөнгийн зах зээл олонний анхаарлыг хамгийн их төвлөрүүлэх үе байдаг. За энэ үед бол арилжааны идэх огцом нэмэгдэгч уг идэх нь урт хугацаанд бол хадгалагддаг байгаа. За би үүний болохоор Монголын хөрөнгийн биржийн сарын арилжааны талбаруудаас харагддаг ерөнхий чиг хандлагаар нь тайлбарлах гэж хичээсэн. За өөрөөр хэлэх юм бол энэ хөрөнгө оруулагчид анхны боломжийг ашиглаад тэгээд дараа нь зах зээлээсээ хурдан гарч байгааг нь илтгэж байгаа гэсэн үг. За зах зээлийн оролцогчдын бүтцийн хувьд болохоор хувь хүн нийт хөрөнгө оруулагчдын хувьд хамгаалж байгаа нь бол зан төлөвийн асуудал илүү тод илрэх томоохон шалтгаан болж байгаамаа. За учир нь гэх юм бол хувь хүн хөрөнгө оруулагчид нь эрсдлийг богино хугацаанд мэдэрдэг. За бусдын шийдвэрийг даах хандлагатай байдаг. За мөн зах зээлийн савлгаанд илүү мэдрэмтгий байдгаа гэж ерөнхийдөө дүгнэж байгаа. За энэ нь бол зах зээлийг өөрөө тогтворгүй байдлаар түлхэх эрсдэлтэй байж байгаа. За энэхүү нөхцөл байдлыг тайлбарлахад бол зан төлөвийн санхүүгийн онол чухал үүрэгтэй байдаг. За уламжлалт санхүүгийн онолд бол хөрөнгө оруулагчдыг бүрэн логик мэдээлэл тулгуурлан шийдвэр гаргадаг гэж үздэг болвол бодит байдал дээр бол хүмүүсийн шийдвэрт сэтгэл зүйн хүчин зүйлс ихээхэн нөлөөлдөг гэж үзэж байгаа. За тухайлбал бол алдагдлыг ашигтай тэнцэх хэмжээнээс илүүтэй хүчтэй мэдэрдэг байгаа. За бусдын шийдвэрийг дагдаг. За эсвэл өөрийн чадварыг хэд үнэлэх хандлагууд шийдвэрийн чанарт нөлөөлгөө гэж үзэж байгаа. Эдгээр зан төлөв нь бол зах зээлийн богино хугацааны савлгаа болон тогтворгүй байдлыг онлын түвшинд тайлбарлах боломжийг олгож байгаамаа. За сарын арилжааны дүнг дараалан ажиллах юм бол зах зээлийн идэх тогтвортой өсөлттэй биш огцом өсөлт бууралтаар тодорхойлогдож байдаг. За энэхүү хэлбэлцлийг би мөн адил харьцангуй индексийн аргаар дүрсэлсэн. За миний хувьд гэх юм бол энэхүү том мэдээлэл аль сар хэдэн төгрөгийн арилжаа хийгдсэнийг наривчлан харуулахгүйгээр зах зээлийн тогтвортой шинжийг ерөнхий байдлаар ойлгуулахаар зорьсон байгаа. За энэхүү асуудлыг шийдэх арга зам нь нэг удаагийн бодлого зохицуулалтаас илүүтэйгээр хөрөнгө оруулагчдын зан төлөвийг аажмаар өөрчилж урт хугацааны үйл явц гэж харж байгаа. За юуны өмнө оюутан хүний хувьд бол би өөрийн хөрөнгө оруулалтын шийдвэрт урт хугацааны хандлагыг туршиж хэрэгжүүлэхийг зорж байгаа. Жишээлх юм бол богино хугацаанд үнийн хөдөлгөөнд анхаарал төвлөрүүлэхийн оронд тухайн компани санхүүгийн тайлан салбарын чиг хандлагыг тогтмол ажиглаж шийдвэр гаргахыг илүү үзэж байх гэх мэтчлэн. За хоёрдугаарт болохоор үе тэнгийнхний түвшинд эрсдэл алдагдлыг алдаа гэж харуулахгүйгээр харин хөрөнгө оруулалтын зайлшгүй нэг хэсэг гэдгийг ойлгуулах нь чухал гэж үзэж байна. Энэ дээр нэг жишээ дурсах юм бол IPO-д оролцох үед нь богино хугацаанд ашиг гарахгүй байх боломж үргэлж байдгийг бодит жишээгээр тайлбарлаад хүлээлтийг бодиттой болгохыг зорих юм аа. За 3 дугаарт гэх юм бол урт хугацаанд яах вэ гэхээр би зөвхөн ашиг хөөсөн хөрөнгө оруулагч бус эрсдлийг ойлгож тайлбарлаж чаддаг мэргэжлийн оролцогч болохыг ерөн зорж байгаа. Ингэснээр ирээдүйд брокер, шинжээчийн хуваар жижиг хөрөнгө оруулагчдад зах зээлийн савлгааг илүү бодиттой ойлгуулах боломж бүрднэ гэж үзэж байна. За тиймээс миний хувьд бол шийдэл гэдэг нь томоор эхлэх биш өөрийн төвшөнд зөв зан төлөвийг тасралтгүй төлөвшүүлэх явдал юм аа. За энэхүү илтгэлээ дүгнэж хэлэх юм бол Монголын хөрөнгийн зах зээлийн тогтвортой хөгжил нь зөвхөн санхүүгийн хэмжээ арилжааны дүнгээс бус хөрөнгө оруулагчдын зан төлөвөөс ихээхэн хамаардаг гэдгийг харуулахыг хүслээ. За тэгээд хэрвээ зөв зан төлөв урт хугацааны ойлголтыг багаас нь төлөвшүүлж чадах юм бол зах зээлийн чанарын хөгжил бий болох боломжтой гэж үзэж байна. За би энэхүү өөрчлөлтийг өөрийн түвшинд эхлүүлж ирээдүйд TDB Securities шиг мэргэжлийн байгууллагууд дүнзэн бүтээх зорилготой байна. За анхаарал хандуулсанд баярлалаа.